2018 оны 11-р сарын 5-ны өдөр аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн Сумагийн дэлхийн дарга нарын хурал болж шинээр батлагдсан хууль тогтоомж төрийн байгууллагуудын архив албан хэрэг хөтөлбөрийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлт Монгол улсын үндэсний чанарын бодлого хөтөлбөрийн талаар удирдлагуудад мэдээлэл өглөө. Мэдээллүүдийн дараагаар аймгийн удирдлагууд дараах чиглэлээр үүрэг өгсөн юм а. Тухайлбал аймгийн хэмжээнд өрнөж байгаа томоохон арга хэмжээнүүдэд удирдлагууд оролцоо хангаж оролцох 2017-оос 20 оны аймгийн эцэг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж үлдсэн заалтуудыг хэрэгжүүлэх, сахилах хариуцлага нэмэгдүүлж өмчийн тооллоод идэвхтэй оролцох, томилтоор явахдаа ямар үр дүн гарсныг заавал эргэж мэдээлэх, жилийн эцсийн мэдээ тайлангууд дээр анхаарах, үйлчлэлтийн бэлтгэлээ сайн хангах, альва хийж байгаа үйл ажиллагаануудаа олон нийтэд ил тод байдлаар мэдээлэх, шинээр батлагдсан хууль дүрмээ сайн судалж, алба хаагчдаа мэдээлэл өгөх хэрэгтэйг зөвлөлөө. Аймгийн засаг даргаас цаг үеийн асуудлаар аймгийн удирдах ажлуудад үүрэг чиглэл өглөө. Тухайлбал одоо манай 11 сард нэлээд томоохон ажлууд манай аймаг дээр явагдана. Түүний нэг юу гэвэл энэ 11 сарын 7-нд засгийн газрын хэрэглэх газар манай аймгийн тамга газартай хамтраад бүтээмжийн хэлэлцүүлгийг манай аймаг дээр зохион байгуулсан. За энэ хэлэлцүүлэгт зүүн бүсийн буюу 10 аймаг ирж энд хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна. Төрийн албаны бүтээмж ямар байх вэ гэдэг асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. За мөн энэ амралтын өдрүүдэд манай аймаг малчтынхаа зөвлөгөөнийг мөн зохион байгуулах чинь. Энэ зөвлөгөөний бэлтгэл ажлыг хангах ёстой. За мөн төрийн албан хаагчдын сахилах хариуцлагыг сайжруулах, жилийн эцсийн тайлан баланстай холбогдуулаад хугацаатай мэдээ тайлангуудыг хугацаанд нь гаргах зэрэг цаг үеийн асуудлаар засаг дарга үүрэг чиглэлүүдийг өглөө.